Хэдийгээр агаарын хэм харьцангуй дулаан байгаа ч эрт унаж баг багаар нэмэгдэн орж байгаа цас нэг сарын байдлаар ихэнх нутгийг хамарсан нь цагаан зуудад хүрэх эрсдэлд хүргээд байна гэж ус цаагуур орчны хүрээлэнгээс тайлбарлаж байна. Салхи шуурга багтаа байгаагаас цас нэгтрэн хатуурч зарим газраар өвс ургамал цасан дарагдж бамбарлаж байгаа нь малын бэлчээрлэлтэнд таагүй нөхцөлийг үүсгэжээ. Энэ жилийн хувьд манай орны нутгаар анхны цасан бүрхүүл нийлээ эрт тогтлон 10 сарын сүүлчээр 20 гарснаас хойш ер нь нутгийн хой тагстай их бах хэмжээгээр цас ороод тогтсон. За тэр цас бол ер нь уулахыг хүснэтгээрээ хангаан уус мөн хөвсглийн өндөр уус хоорондоо бол ерөөсөө арилаагүй тэр чигтээ тогтоод 11 сарын сүүлчээр бол ер нь нутгийн ихэнх хэсэг бол цастай болоод эхэлсэн байгаа. За 11 сарын дундаас хойш нэлээ огцомж хүүтэрсэн тэр цас бол ерөөсөө тогтоод дээрээс нь 12 сард гараад бас 4-5 удаа цас орлоо. Ерөнхийдөө 11 сарын сүүлч ихэл нийт нутгийн 80% цастай болчихсон байсан. За 12 сарын энэ оны төгсгөл гэхэд одоо бараг 80 гаруй хувь 90% цасан бүрхүүлтэй байна. Нэгдүгээр сарын цаг агарын урдчилсан мэдээгээр ихэнх нутагт олон жилийн дунджийн орчин байх ч ахиу цас орохоор нь сарын эхний 10 хоногт үе үе цас орж явган шуурч нийт нутгаар хүйтний ирч чангарах юм байна. Ялангуяа эрсдэл ихтэй байгаа уус завхны ихэнх Баян үлгийн баруун ховд Сүхбаатарын өмнөд Дорндын зүүн хэсгээр дунджаас ахиу цас орохоор байгаа тул эдгээр аймагуудад өвлжилт хүндрэхээр байна. Хэрвээ одоо ингээд цаашаа одоо нэгдүгээр сард бол бас энэ зарим газраараа төвийн бүс болон баруун аймагуудын уулахраг бүс нутаг, за зүүн аймагуудын одоо цас ихтэй байгаа нутгаар бол сэрүүт олон жилийн дунджийнхаа орчин буюу зарим газраараа гүйтэвтер за цас бол бас дундаж хэмжээнээс ахиу орох төлөв байна. Ингээд ороод эхлүүл одоо ялангуяа энэ өвлжилт бол ялангуяа энэ цас ихтэй эрсдэл өндөртэй байгаа аймагуудад бол цаашдаа өвлжилтийг бол нэлээд хүндрүүлэх төлөвтэй боллоо л доо. Өнгөрсөн зуны ган зуншлаг, бэлчээрийн даац, багтаамж, бэлчээр уурууц, малын тоо, агаарын температур, хурд унтсны хазаац, энэ жилийн цасны бүрхэт зузаан нэгт зэрэг нийт 15 үзүүлэлтийн мэдээлэлээр үндэслэн гаргасан эрсдлийн зургаар нийт нутгийн 40 гаруй хувьд нь өвлжилт хүндрэхээр байна гинэ. Түүнчлэн цасны зузаан нэгт ихтэй байгаа Увс аймаг бүхэлдээ Булган, Сүхбаатарын ихэнх Арханган хойд, Хөвсгөлийн зүүн, Төв аймгийн баруун, Дархуул, Сэлэнгийн өмнөд хэсэг, Завхан, зүүн 3 аймаг, Дорнговь, Дунд говийн зарим газраар цагаан зуудын нөхцөл байдал үүсчээ. Бичжил хатуухан өвөл болдог гэсэн олонний яриа би цуд болж байсан бичжилүүдийн түүхээс үзэхэд 1944-өөс 1945 он хөх бичинжилд онцгой хөдөрч 15 аймгийн газар нутгийн 65% нь зуд болж 8.1 сая толгой мал хорогдож байсан бол 1956-аас 1957 оны мөн бичжилд 11 аймгийн нийт газрын 51% зуданд нэрвэгдэж 1.5 сая толгой мал 1968-аас 1969 оны шар бичинжилд 13 аймгийн 80% нь зуд болж 2.7 сая мал 1979-өөс 1980 онд 8 аймгийн 80% нь зуд болж 1.1 сая толгой мал хорогдож байжээ. Гэхдээ эдгээр давтамжууд нь заавал бич жилд зуд болдог гэсэн ойлголт биш юм. 2000 он гарснаас хойш хамгийн хохирол амсуулсан хатуу үйл 2009-оос 2010 онд тохиож 18 аймгийн 175 сум зудад нэрвэгдэж 9.7 сая толгой мал хорогдож байсан бөгөөд бар жил тохиож байжээ.